Эрхэм сонсогчдоо, үе үеийн ухаантнуудаас суралцсан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Оросын холбооны улсын сэтгэл зүйч, эдэрлийн эмч, эмчилгээний өөрийн гэсэн аргаараа олон хүнийг эрүүл болгож, амьдралаа дээшлүүлж, аз жаргалыг мэдрэхтэн тусалсан эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх номыг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэх гэж байна. Орос хэлнээс хөрвүүлсэн хууль зүйн ухааны магистр, хуульч Хандма мөн энэ номыг бидэнтэй хамт та бүхэндээ сонирдуулж байгаа юм. Синельников өмнөх үгдээ бичгтээ энэ ном бол миний оюутан байхаас эхэлсэн судалгааны үр дүн юм а. Хүний биед өвчин үүсдэг шалтгааныг мэдэж, өөрийнхөө өвчнийг эмийн тусал цаагүй эдгээхэд энэ ном та бүхэнд туслана. Ингээд энэ номонд өгүүлсэнийг туйлын үнэн гэж та бүхэн хүлээж авах хэрэггүй. Номын аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ энэ аргыг өөртөө туслах загвар, зэвсэг гэж хүлээн аваарай. Мэдээж танаас өөр таны зовлон бэрхшээлийг хамгийн сайн ойлгох хинч байхгүй шүү дээ гэж бичсэн байна. За ингээд өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх энэ номыг та бүхэн маань анхааралтай сонсож, Хандмагийн хэлснээр аз жаргалтай эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлж, их дэлхийгээ энх тайван амар амгалан үрд оршин байлгахын төлөө амьдарцгаая. Та бүхэн номоо тухтай сууж анхааралтай сонсноо. Далд ухамсар. Далд ухамсар гэх чинь яаж бий болдог? Хэн түүнийг бий болгодог? Ямар үүрэг даалгавар тэр биелүүлдэг вэ? Програм зохиогч нь юуны өмнө тэр програмын гүйцэтгэх үүргийг тодорхойлдог. Дараа нь ямар хэлний, ямар тэмдгийн тусламжтай энэ програм бичигдэхийг сонгодог. Үүнээс гадна энэ програмыг биелүүлэх энергийн төхөөрөмжийг зааж өгдөг. Манай тохиолдолд ийм төхөөрөмж нь өөрийгөө програмчилж чаддаг онцгой зүйл болох хүн юм. Хүүхэд энэ ертөнцид төрмөгцөө далд ухамсартаа бодит байдлыг хүлээн авах мэдрэмхийн програмын анхны элементийг суулгаж эхэлдэг юм а. Програмын хоёр дахь элемент болох нийгмийн элемент нь гэр бүл, эх орон зэрэг хүүхдийн төрсэн газраар тодорхойлогддог. Програмын эхний хоёр элемент буюу хүний төрсэн газар, төрсэн цаг нь далд ухамсарын хувь заяаны бүтцэд гүнзгий нөлөөлдөг байна. Гурав дахь нь болох хувь хүн гэх элемент нь явцын дунд суралцах явцад бий болдог ажээ. Өлгийтэй хүүхэд харааны тусламжаар хүрээлэн байгаа ертөнцөө төрөл бүрийн хэмжээтэй, элдв өнгийн энергийн урсгал гэж хардаг байна. Насан туршид хүүхдийг төрсэн цагаас нь эхлээд өөрийнхөө програмын дагуу сургаж эхэлдэг. Хүүхэд эхлээд биеэ захирч, дараа нь хэлний тусламжаар хорвоог таньж эхэлдэг байна. Ингэхдээ том хүн байнга түүнд эргэн тойрныг нь зургалж өгч байдаг юм. Энэ нь том хүн хүүхэд хоёрын тасралтгүй харилцааны үйл явц болдог гинэ. Ингээд хүүхэд өөрөө ч анзааралгүй энэ дэлхийн тухай ойлголтоо бичиж эхэлдэг аж. Жирийн хүний далд ухамсарын дотоод ярилцлага 1 минутч зогсдоггүй байна. Энэ ярилцлагын агуулга нь хүнд өдөр тутам тааралдаж байгаа зүйлийн жагсаалт болдог юм. Энэ нь сайн, муу, аль нь ч биш. Ердөө дэлхийг байгаагаар нь тогтвортой байлгах жагсаалт гэсэн үг. Ингэснээрээ хүн илүү тайван болдог байна. Гэвч энэ нь хамгийн том худал зүйл. Бид хүүхэд байхаасаа эхлээд аливаа зүйлийг өөртөө тэмдэглэн авснаа бодит байдал гэж ойлгодог шүү дээ. Ийм маягаар бид үеийн үед үр ачнараас сургаж ирсэн улс. Аливаа програмын адилаар хүний далд ухамсарын програм үнэн байдлын загварыг бий болгох үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл хүн болгоны амьдралын гол зорилго бол
түүний бий болгосон үнэн байдлын тухай загвар нь бодит үнэнтэй таарч байх явдал юм. Сүсэгтнүүд үүнийг бурхан, бүтээгч рүү тэмүүлэх гэдэг, өрөндөд харин эрхчлөөрөө тэмүүлэх, эсвэл үннийг эрх гэж нэрлэдэг. Үүнийг би эмч хүний хувьд хүний далд ухамсар нь мэдээлэл энергийн бүтцийн хувьд ертөнцийн ухаанд нэгдэх гэсэн хэрэг гэж үздэг юм аа. Өөрөөр хэлбэл хэсэг зүйл бүхэлдээ нэгдэх ийм үйл явц. Энэ хуулийг мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөхгүй. Энэ хууль далд ухамсарын төвшөнд үйлчилдэг учраас үүний эсрэг үйлчлэх нь тэнэг хэрэг юм аа. Хүний далд ухамсарын програм, түүний хувийн хэрэг болдог мэдрэггүй аппарат, нийгмийн болон хувийн элементээс бүтдэг. Програмын хэл нь элдв тэмдэг тэмдэглэгээнээс бүтдэг хүний хэл. Энэхүү програмыг бидний бодол ажилуулж, тэр нь үг, хэлбэр, дуу, мэдрэмж эсвэл хөдөлгөөнөөр илэрдэг байна. Бодол бол онцгой, ийж бүрэн зэвсэг юм. Бид өөрийн бодлын тусламжаар хувийн ертөнцөө бий болгодог. Энэ нь ойлгомжтой. Бидний мөнгө, байшин, зам, хүмүүстэй харилцах харилцаа бүгд ихэндээ бодол байдаг. Бодол бий болгогдсоо эхлээд хүний үйлдэлийн тодорхой хэсэгт, дараа нь материалын ертөнцид бүрэлддэг байна. Бидний хувь тавилан бол бидний бодол юм аа. Тодруулж хэлбэл бидний ертөнц бидний бодлын нөлөөлөл буюу толинд тусч байгаа дүрс гэсэн үг. Та бүхэнд нэг жишээ хэлье л да. Улс орон даяар улс төр эдийн засгийн өөрчлөлт явагдаж, сөрөг голдуу үрдэнгээс шалтгаалan олон албан газар үүдэн хааж хүмүүс ажилгүй болж байна. Тэд амьдралаа авч явах хэмжээний мөнгө олох ажил хайж байна. Нэг эрэхтэй хэдэн удаа ажил хайж явсан боловч байнга настай нь 40 гарсан байна гэсэн татгалзсан хариу сонсож, радио телевизээр байнга албан газрууд цалингаа өгөхгүй байна хэмээн сонсож, найз нөхдийнхөө ажил олоход ямар хэцүү байгаа тухай яриаг анхааралтай чагнаж, энэ нь ч үнэн дээ хэмээн бодсоор хаяа нэг олдох цагийн ажлыг хийж явна. Тэгвэл хоёр дахь эрэхтэй ажлаасаа халагдмагц, дараагийн олох ажил, өөртөө хэрэгтэй мөнгө, гарах зардлуудаа тооцсон бодоод ийм цалинтай л ажил олно гэж шийдэж, тэрээр зардлын хуудасаа хараад ихэндээ цоцсон боловч яагаад үгүй гэж хэмээн бодсон гинэ. Ингээд хэдийгээр нас нь нилээн явсан боловч миний мэдлэг чадвар, хоримтлуулсан туршлага бусдад заавал хэрэгтэй хэмээн бат итгэлтэй бодоод ажил хайхаар гарчээ. Нэгэн танилтайгаа тааралдаад өөрийнхөө асуудлыг ярьтал, найз нь шинэ үйлдвэр нээж байгаа, түүн шиг дадлаг туршлагатай хүн хэрэгтэй гэж удирдлагатайгаан уулзуулснаар өнөөхөр яг л өөрийнхөө бодож байсан, хүсэж байсан цалинтай ажилдан оржээ. Энэ бол ердөө үлгэр биш, зүгээр л бодит байдал. Үүнийг тохиолдол гэж та бодож гинүү? Тэгвэл тохиолдол гэдэг бол далд ухамсарын хууль. Эхний тохиолдолд ажилгүй эрийн эргэлзээт бодол хүссэн ажилдаа ороход нь саадуулсан. Тэгвэл хоёр дахь тохиолдолд тэр хүн туршлага, мэдлэгтэй бат итгэж байсан учраас хүссэн ажилаа олжээ. Ингээд аль аль нь бүтээсэн бодол, хүлээсэн хүлээлтэд л хүртсэн хэрэг. Учир нь бид өөрийнхөө амьдралыг бүтээдэг шүү дээ. Библиэд хүртэл итгэж чадвал таних болно гэж хэлсэн байдаг үлээ. За ингээд дүгнэлт. Нэгдүгээрт гадаад тал нь дотор талаа илэрхийлдэг буюу бидний амьдарч байгаа бодит ертөнц хүүхэд байхаас бий болсон далд ухамсарын программын бүрдлээс бүтдэг. Хоёрдугаарт бодит байдлын загвар нь бодит байдалтайгаа дүйцэж байхаар энэ ертөнцид амьдрахыг хүн болгоны далд ухамсар, гол зорилго,
гол үүргэм болгож байдаг. 3 дугаарт бид амьдралдаа өөрсдийнхөө юу болгосныг л хүртэж байдаг. Бидний ертөнц бол бидний бодлын гаднах илэрхийлэл. 4 дугаарт амьдралдаа ямар нэг зүйлийг өөрчлөхийг хүсвэл өөрийнхөө доторх хүндэл ханд, өөрийнхөө бодол, үйлдэл, далд ухамсарын програмаа өөрчлөөрэй. Тэгвэл бид тэр ертөнцтэй, тэр бурхантай шууд холбоотой. Хүний ариунаас ариун зүйл болох далд ухамсарын програм дотор ухамсартайгаа хэрхэн яаж холбогдох вэ? Ийм зүйл хийж болох уу? Энэ аюултай юу? Шуудхан хэлэхэд хүн болгон ийм зүйлийг өдөр тутам хийж байдаг. Гэхдээ түүнийг бодлогогүйгээр, урсгалаар, хариуцлагагүйгээр амьдралдаа бөөн асуудал бий болгон төөрөлдөн байж хийдэг байна. Би хүн дотор ухамсартайгаан харилцаж сурах хэрэгтэй гэж боддог юм аа. Тэр битгий хэл хүүхдээ хар багаас нь яг л уншиж, бичиж сурж байгаатай адил харилцаж сургах хэрэгтэй. Энэ нь тодорхой дүрм журмыг дагснаар огтхон ч аюулгүй. Харин ч хөгжилтэй. Танд сонирн биш гэж юу? Та өөртөө зовлон зүдгүүр бий болгосноо. Амьдралдаа бий болгосон асуудлаа хэрхэн шийдэхээ мэдхийг хүсэхгүй гэж юу? За, бүгдээрээ урагшаа. Өөрийнхөө далд ухамсарын тухай юу мэдэх ёстой вэ? Психоанализ бий болохоос өмнө эртний грекийн авгай эрдэмтэн Эскулап Гиппократ нар далд ухамсарын тухай мэддэг байжээ. Харин сүүлд 20 дугаар зуунд Зигмунд Фрейд хүний ухамсарыг өөрийгөө бодсон, өөрийгөө илгүүд үзсэн, хим хэмжээнд баригдсан, урдчлан ухамсарлах гэж өөрөөртөө тодорхой үүрэг бүхий хэсгүүдэд хувааж байлаа. Фрейдийн энэ загвар сэтгэл зүйн эмчилгээг хөгжүүлэхэд асар их ач холбогдолтой болсон юм аа. Орчин үеийн сэтгэл зүйчид хүн төрлөختний ухамсарыг ухамсар тухайн, ухамсаргүй ухаан буюу далд ухамсар хэмээн хоёр ангилдаг байна. Аль аль нь юунаас ч хамааралгүй сэтгэдэг. Учир нь хүн гэдэг нь сул юм. Миний бодлоор далд ухамсар гэдэг нь хүний судлагдаагүй байгаа хэсгийг хэлнэ. Энэ нь жинхэнэ бодит үннийг хүлээн авдаг байна. Үүнээс гадна далд ухамсар нь энерги мэдээллийн системийн хувьд ертөнцийн бүх зэгт болж байгаа үйл явдлыг хадгалдаг юм. ертөнцийн бүх мэдээлэл түүний нэгэн хэсэг болох хүн бүрт очдог бөгөөд бүх бие махбодод нь генетикийн түвшинд эдис бүрэн кодлогдсон байдаг. ертөнц бурхан хоёр нэгд сул зүйл бөгөөд бид бүхэн түүний төлөө тусгай програм хэрэгжүүлдэг юм. Далд ухамсар далайн ёроолдох мөсөн уул шиг. Ухамсараас илүү өргөн том хэрнээ биднээс өчнөө нууцлаг ажээ. Далд ухамсарт бидний 5 метрийн замд бичигдсэн бүх бичлэг хадгалагдаж байдаг. Төв мэдрэлийн системээр дамжуулан бие махбодын бүхий л ой тогтоолыг жолоодож байдаг механизм болох рефлекс, дадал, зуршил, санамсаргүй үйлдэл зэрэг нь бидэнд далд ухамсараас өгдөг мэдээллийн нэгэн хэсэг юм. Тэгэхээр түүнтэй тэмцэлгүйгээр харин өөрийн жинхэнэ холбоотноо болгоцгоё. Далд ухамсартай амжилттай харилцахын тулд түүний зан аран шингийн онцлогтой танилцах хэрэгтэй. Нэгдүгээрт хамгийн гол зүйл нь дэлхийн тухай загварыг бий болгож түүнийг дэмжих явдал юм. Бидний далд ухамсар тодорхой программыг ашиглан хүн болгонд өвөрмөц ертөнцийг бий болгодог.
Эрхэм сонсогч та бүхэн Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрал хэмээх номыг бүрэн ихээр нь сонсож байна. Энэ номонд Бурхан, ертөнц, дээд ухамсар, үнэн байдал, хүч, бодит байдал, дэлхий зэрэг үгийг их ашигласан байгаа. Энэ олон нэрээр хүмүүс бидний дотор байдаг ертөнцийн ноёрхдог нууцлаг, оюнсах шиг авгаа хүчийг илэрлсэн юм. Хэрвээ та шүтлэгтэй бол Бурхан гэсэн үгийг ашиглаж болно. Харин та шашингүй үзлэр хүмүүжсэн бол хүч, энерги, үнэн байдал гэсэн үгийг хэрэглэнэ үстэй хэмээн Синельников энэ номонд өгүүлсэн байдаг юм аа. Амьдралаа эрч хүчээр, итгэл найдвар, эрүүл мэндээр дүүргэх хүсэлтэй хэн бүхэн энэ номыг анхааралтай сонсоорой. Үргэлжлэл бий. Радио FM 107.1